Зээ юу яцхан guys. Та эдийн зарим баг мэдж амжсан баг. Айгу сүртэй зураг постлсон. Би Space Mini сагсан мөмөлийг тоглож эхэлсэн. Сагсан мөмөлийг тоглож байгаа юм чи мэдээж сагсан мөмгийн пүүц хэрэгтэй. Тэгээд би нэлээ судалгаа хийгээд тоглодог хүмүүсээс, пүүц сонирхдаг хүмүүсээс асуухад хүмүүс бол надад Cool Kicks UB-г бол санал болгосон. Яг одоо би баруун 4 замын Game Palace дээр 4 давхар 406 дээр орж ижил байж байна. Эндээс лигийн мундаг сагсчид ирж пүүз авд юм байлээ. Тэгээд за окей баталгаатай гэж хурж ирээд байж гин. Тэгээд дэлгүүрийн үүсгэн байгуулагч инхүүш байна. За тийм ажиллаагаа Ажилтгаагүй. Нэг гол пүүз авах гэж ирлээ дээ. Пүүзний сонголт бол маш олон байна. Тийм байна. Юу л байна пүүз байна шүү дээ. Гэтэ мэддэг пүүзнүүд байна, сонирхолтой пүүзнүүд байна. Анх яаж юу энэ дэлгүүрийг нээсэн бэ? За нэг санаа бол маш олон жилийн өмнөөс үүдэлтэй 2008 онд 16 настай хүүхэд байхдаа пүүзэнд анх дурлж илаа. Яг манай үеийнхэн чинь одоо цэцэгийн мини пүүз гэдэг дуу гарснаас хойш амар пүүзэн дуртай болоод нэрээ тийш амар нөлөөсөн шүү те соёлын давлгаа орж ирсэн шүү дээ. Тэрэнд би нэг өсвөр насны хүү байсан учраас мэдээж тэгэл пүүзэнд дуртай болсон. Тухайн үед гоё пүүзтэй залуучууд ерөнхийдөө жоохон дээшээ байсан. Сургууль дээр анги дээр үнэлэгдэх үнэлэмж өндөр байсан. Нийгмийн нэг давхраа пүүзээр харуулдаг үстэй. Яг 2008 онд манай эгч нэг надад Nokia бэлгэлээд. За тэгээд өсвөр насны зөрөгтэй тэгээд жоохон тэнэг хүү байсан болохоор тэгээд Nokia-гоор нь хуучин пүүз сольж авч ийлаа. 2008 онд тийм гоё MP хитртэй Nokia чинь ховор байсан. Тэгээд би Nokia-гоор гэлзээгүйгээр солиод нэг алуулж илаа, нэг загнуулж илаа. Тэгээд ер нь тэр цагаас хойш ер нь пүүзэнд нугасгүй хоббитой болсон. Пүүзний хоббигоо дагаад би сагсан бөмбөгт дурлж эхэлсэн. Нэрээ сагсан бөмбөгийн лигтэй хамт тоглож байгаа. Манай баяг хоцсон. Сая 2-7 оны өмнө хоцсон тий. Ой доо авсан манай баг дээр. Ерөнхийдөө пүүзтэй холбогдсон анхны түүх бол тийм байна. За тэгээд бүр гэр бүлтэй болсныхаа хойно ч гэсэн пүүзээ огт орхиогүй, пүүзнийхээ хоббиг хөгжүүлсээр байсан. 2013 онд би нөгөө Монгол сникер толгойнууд юу өмссөн бэ гэдэг групп байдаг. Тэр маань оригинал пүүзийг сурталчлах, оригинал пүүзний давуу болон сул талуудыг ярилцах, зураг авалт хийх зэрэг тийм үйл ажиллагаатай одоогоор 110 мянган гишүүнтэй маш том ийм групп байгаа. Группийн админ болсноос хойш пүүзийг илүү өөр мэргэжлийн төвшөнд судалж, цуглуулж мэддэг болж эхэлсэн. Тэгээд 20 онд би нэг автын салбарын бизнес эхлүүлээд тэрнийхээ орлогыг 4 жилийн хугацаанд ерөнхийдөө цуглуулад өөрийнхөө зорилгот төвлөрөөд фокуслаад тэгээ 24 оны 8 сард дэлгүүрээ нээсэн. За одооноос бараг жил гарны юм шүү дээ. Яг хоббигоороо өөрийнхөө бизнесээ нэг явж байгаа юм шүү дээ. Анхны өрөг пүүз чи ямар пүүз байсан бэ? Анхны өрөг пүүз за яг одоо манай дэлгүүртээ нийтэд очиод үзэх үү? Хараа. Энэ үстэй айгүй харж исэн пүүзүүд биш үү те. За нөгөө гар утсаараа солиод алуулдаг пүүз чинь. Тийм энэ пүүз бол нэрээ яг манай үеийнхэн сайн мэдж байгаа те. Яг энэ пүүзтэй хүн бол тэгэл ер нь бол эндаа бол бас дээгүүр явж лээ те. Нэлээд дажгүй ганган залуудаа ордог л байлаа. Энд чинь нөгөө сагс тоглохгүй зүгээр гадуур өмсч яадаг. Энэний зориулт нь бол анх сагсан бөмбөгийн пүүз. Тийм үү. Fly Beside One гэдэг загвар. Fly Beside-ийн 1-р загвар. За энэ маань 99 онд анх гарч ирсэн. 99 онд гарч явахдаа зөвхөн саксны пүүз байсан. Тэгээ манайхан яагаад дандаа гадуур өмс. Энэ ийм учиртай. 99 онд энэ гарсан тухайн үеийн технологиор энэ чинь маш сайн саксны пүүз байгаа. Тэгэнгүүт 2008 онд энэ дахин үйлдвэрлэлээ худалдаанд гарсан. Тэр үед нь Hyperdunk гэдэг саксны цувралууд янз бүрийн саксны пүүзнүүдийн технологи нь илүү сайжраад материалын хувьд ийм хатуу тэгээд их сайн материалтай байсан учраас гадуур өмсөд өөр технологийн шинжлэгдсэн сайн пүүзнүүдийг саксан сонгож өмсдөг болсон. Энэ сүүлд үйлдвэрлэх юм уу те? Энэ 2008 оны 2 дахь хэвлэлийн загвар. 2008 оны. 2008 оных. Одоо энэ пүүз жишээ нь 17 настай. Тийм үү? 17 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн пүүз одоо. Тийм одоо ингээд шинээрээ манад байж байна. Энэ бол манай дэлгүүр. Хамаагүй тавьж болж байгаа юм уу? Энэ ч одоо ингээд энэ ч уг ингээд шилэн оронд тэгээд хүрхгүй байх хэрэгтэй үстэй бараг тий. Тэгээ энэ пүүз маань дараа нь шинжлэгдээд 24 онд ийм хувилбараар гарсан. Энэ хувилбар гэдэг нь одоо энэ 2008 оных нь энэ хэсэг нь их салдаг байсан учраас Nike-гаас энийг нь давуулахгүйгээр ийм хийх нь салах нь баг гэж үзээд ийм загвараар хийсэн. Тэгээд ийм шинжлэгдсэн энийг ретро загвар гэж. За чи ямар пүүз сонирхож байна? За би ерөөхдөө саксны пүүз сонирхож байгаа. Саксээс сүүлийн үед ямар пүүз
одоо тренд болж байгааг би мэдэхгүй. Тэгээ нөгөө цаг тоглодог хүмүүс чинь байршлаараа аюу их нөгөө юугаараа бас тодруулах шээ. Би ерөөхдөө самбар доор дийлэх үе тоглодог. Жохоо урт өндөр урт гартай болохоор тэгэхээр яг самбар доор тоглосон хүмүүс зориулсан нэх нэмгэн биш бас нэх зузаан биш уултай пүүз сонирхож байгаа. За тэгвэл чамд би Коби загваруудаас нэлээд санал болгоно. Яг тэгэхээр чи самбар доор тоглож байгаа хэдий ч чиний бие чинь яг ийм центрүүдийн төвшний бие биш байхгүй одоо 100 гаруй кг-тай 2 м өндөртэй хүн биш чи бол нэлээд атлетик төвшний биетэй хүн учраас чамд заавал тийм төвийн тоглогчийн пүүз шаардлагагүй. Ганцхан юм бол хэрэггүй тийм. Ганцхан юм бол хэрэггүй. Чи өөрийнхөө хөл тохирсон пүүзийг сонгох хэрэгтэй. Тэгэхээр хамгийн шилдэг сонголт бол Коби Брайант. Яа, Коби нууч бас цаанаа. За энэ бол миний бүр яг анх нүдэндээ төсөөлж исэн бүтээсэн хан маань энэ. Би өдөр болгон энэ зүйлийг хүсдэг байсан. За тэгээд энэ бол манай дэлгүүрийн Кобид зориулсан хүндэтгэлийн хан гэсэн үг. За энэ дээр Кобигийн сүүлийн үед гарсан бүх загварууд сайз, өнгөний өргөн сонголттой байгаа. Чи Коби хэд өмсдөг вэ? Миний өмсдөг пүүз чи одоо энэ байна. Одоо миний сүүлийн баг жил цалаагүй пүүз. Жил 2 жил яг бүр шухтан өмсөж байгаа. Ер нь бол нэх муудаагүй. Коби 8 байлгүй те. Коби 8-ийн Pro Tro буюу Коби 8-ийн өмнөх хувилбараас нь дараа нь гарсан шинээр хэвлэгдсэн загварыг Pro Tro гэж нэрлэдэг. Энэ Коби 8 Pro Tro Hollywood Knights гэдэг өнгө. Баяр энэ чи юу лээ? За энэ пүүзийг бас ярихгүй болохгүй хаа. За энэ бол Коби 6-гийн Mambasita буюу Кобигийн охинд нь өд болсон нөгөө Жижи охинд нь зориулж гаргасан Nike-гаас гаргасан маш цөөн төгөр гарсан хүндэтгэлийн загвар. Өд болсны дараа юм уу те? Өд болсныхан дараа гарсан. Нарийн деталуудыг нь харуул Кобигийн үндсэн хэлбэрийг агуулснаас гадна Коби Жижи гэж байгаа. Охиных нь нэрийг энэ ч бичиж өгсөн байна. Кобигийн охины тоглодог байсан 2 номерыг энэ дээр бэлэгдсэн байна. Кобигийн өөрийн нөгөө хоч нэр чинь Мамба шүү дээ. Тэнгүүд энэ чинь эмгтээлэг хувилбар руу оруулсан буюу Mambasita гэдэг. Тэгээ Mambasita гэдэг нэртэй. Одоо охиныг нийлж байгаа юм шүү дээ. Тийм, охиныг нийлж байгаа. Тэгээд энэ маш цөөн тоогоор жил болгоно нэг загвар дээр Коби Mambasita загварыг гаргадаг. За энэ Коби 6 дээр гарсан анхны Mambasita загвар. Охинд нь зориулсан хүндэтгэлийн загвар гэсэн үг. Тэгэхээр энэ пүүз маш цөөн тоогоор хийгддэг. Зах зээл дээр үнэлгээ нь маш өндөр болдог пүүз. За тэгэнгүүт Коби 9 дээр бас Gigi Mambasita загварыг бас гаргаж байна. Коби 9 гэж юм байт юм. Тийм, Kobe's EM Love гэдэг загвар. Тэгээд энэ бас охинд нь зориулсан Gigi Mambasita хэлбэр. Тоглоход хэр өвтэйхэн бэ? Коби 6 юу те? Тийм, энэ Коби 6. Энэ Коби 6 бол дэлхийн хамгийн шилдэг саксны пүүз гэдээ хэлэхэд хэлсдэггүй. Тийм үү. За яагаад энийг би ингэж итгэлтэй хэлж ийм гэхээр Коби 6 маань Монголоос гадна NBA-ийн талбай дээр өмсөгдсөн тоогоороо 1 номерт. Оо тийм үү. NBA-ийнхэн бол учиртай болоод тэгж хийж байгаа шүү. Яагаад энэ пүүз давуу талтай байгаа би 2-3 хаан нарийн юм хэлээд байна. Энэ пүүзний дээд материал маш сайн. Тий. Ямар нэгэн байдлаар хэлбэрээ алддаггүй энэ хуучрахтаа маш удаан сайн материал. Цэвэрлэхэд бас их хялбар байдаг. Тэрнээс гадна Nike-гийн Zoom бол маань өсгийнхөө доор энэ үлмийнхөө доор маш сайн зөөлөвч хийж өгсөн байна. Тэр зөөлөвч нь цөмөрдөггүй ямар нэгэн байдлаар суулт өгдөггүй маш удаан хэрэглэх боломжийг олгодог. Амар харж ирсэн. Наа чи яг Манайсыг баг байхад лиг авах амар үзтээс те. Энэ чинь нөгөө алдартай Коби 3 гэдэг загвар. Коби 3 маань хамгийн сүүлд 2008 онд хийгдсэн пүүз. Тэгсэн 2025 оны 8 сард Кобигийн төрсөн өдөр болгоноор 23 оноос хойш жилд нэг загвар хутлаанд гардаг болсон. Кобигийн төрсөн өдөрт хүндэтгэлийн загвар. Тэр загварыг Коби Halo гэдэг. Halo загвар нь ямар ч өнгөний оруулаггүйгээр цав цагаан байдгаар онцлогдсон. 23 онд Коби 8 загвар дээр Halo загвар гарлаа. 24 онд Коби 9 дээр Halo загвар гарлаа. Хуучин цагт хүмүүс заавал пүүзийг шагааны хамгаалалттай байх ёстой гэж дандаа шагаатай пүүз үйлдвэрлэгддэг гэсэн. За тэгэнгүүт шагаатай пүүзтэй тоглож байгаа шагаа гимтэх үед богино төрөйтэй шагаа сул байгаа үеэс илүү хүнд гимтэл авдаг гэж үздэг байсан. Тэгэнгүүт төрийг нь бага болгож гисэн. Богино төрөйтэй байж шагаа илүү цусны эргэлцээтэй, шагаа илүү ингэж хөдөлгөөнтэй байснараа гимтсэн ч баш баг гимтдэг гэсэн. Тийм байна. Улам хөдөлгөж ингэж үе мөчийг нь бэхжүүлж ингэж яаж байгаа шүү дээ. Тэгэхээр Коби ийм пүүзтэй байхдаа шагаа гимтдэг байсан. Тэгээд богино төрөйтэй загвар өмснөөс хойш шагааны гимтэл нь маш бага болсон. Тэнгүүд одоо юу гэж зөвлөдөг вэ гэхээр нэгэнт шагаагаа гимтээсэн бол давхар шагааны хамгаалт зүгхийг зөвлөдөг болсон. Гимтээг бол богино пүүзээ өмс. Айлхор хөдөлгөж сайн уяхтан байх. Цусны эргэлтийн сайн байх. Хэрвээ нэгэнт гимтсэн тохиолдолд шагаатай пүүзийг зөвлөдөг болсон. Илүү дэмжиж өгдөг.
илүү ингээд барьж өгөх нь. Над бол тэгвэл шагаатай пүүз бол одоогор хэрэггүй л. Миний шагаа бас гэж гайгүй. Эрүүл шагаатай бол шагаатай пүүз. Гэтэ одоохондоо гайгүй байгаа. Азуулж. За энэ нөгөө сүүлийн үеийн энэ сүүлийн үеийн Nike болон Li-Ning-ийн commercial загварууд. За энэ дээр одоо жишээ нь Li-Ning-ийн Way of Wade арга буюу Wade-ийн үндсэн цоврал Jordan 1-ээс 23 гэж байдаг шиг Wade-ийн Li-Ning брэндтэй хийсэн үндсэн цоврлын 10 дахь загвар. Энэ яагаад ийм технологи сайтай пүүз гэдгийг би нэг хэдхэн цөөхөн юм тайлбарлаад өгье. Энэ урагшаага ингэж номорч өгсөн хэлбэр нь огцом хурд авахд дэмжлэг болдог. Гүйлт дэмждэг гэсэн үг. За тэгээд энэ улан дээр байгаа карбон файбер нь уян харимхай чанар буюу нуглаад тавихад дэлгэгддэг. За тэр нь маш бага хэмжээгээр өсрэлт дэмждэг технологи гэсэн үг. Ийм уландаа бүтэн том карбон уулагч нар байдаг шүү дээ. Карбон уловч технологи яваад. Тэрний технологиг уловчийг нэмэх шаардлагагүйгээр пүүзнийхээ ууланд өөрт нь хийж өгсөн байна. Энэ үнийн хувьд ямар аваа? За энэ үнийн хувьд өнгө болон юунаас хамаарат үнийн хувьд бол докторгүй. Ерөнхийдөө ханшин 600-аас 800 мянган хооронд янз бүр. За Kobe 9 EM гэдэг загвар сая энэ саарал, цэнхэр, хар, улаан энэ дөрвөн загвар сая 8-9 сард ретро хийгдсэн. Протро хувилбарууд. Эдгээр маань 950 мянгаас эхэлж байгаа. За тэгээ 950 мянгаас сая 600-аас 2 сая гэдэг ингээд дунд чинь 1 сая 150 сая 400 хавцаа байна. Одоо загвараасаа шалтгаалаад, өнгөнөөс шалтгаалаад, одоо цөөхөн гардагаас шалтгаалаад, ховор одоо үйлдвэрлэгдсэн тоо хэмжээ, хүмүүсийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар энэ үнэ зохицогддог байхгүй. Гадаадд ямар үнэтэй байна. Тэгээ Монгол руу карго, шиппинг, татвар төлөөд хідээр яг эцсийн хэрэглэгчдэр хүрэх вэ гэдэг үнэ тодорхой болдог. Пүүз чинь бас үнэн нь бас юу юм ингээд coin шиг ингээд хувьцаа шиг яг зөв юм бэлээ те. Ингээд сайтн дээр ингээд баг ингээд тэгэл хүмүүс тэрэн дээр нь ингээд баг солилцоол манай тэр чинь юм чөлөөтэй зах зээл байхгүй юу? Одоо чи анх Nike-гаас Kobe 6-ыг за хоёлаа энэ дээр тоо бодъё. Энийг чи Nike-гаас анх гаргахад нь $210 авсан бай. За нэг Монгол мөнгөөр 800 мянга дотор. За тэгсэн чинь 2 жилийн дараа энэ хүү пүүз маань чи хэрвээ тэр үед 46 эрзмээр авсан бол одоогийн ханшин 4 сая 500. 3-аас 4 нугарсан байх нь шүү. Тийм байна тий. Хэрвээ тэр үед чи энэ пүүзийг мэдрээд аваад хадгалж чадсан бол 4 нугарсан байх байсан байна. 100 шиг аваад тавьчихдаг байж тээ. Одоо энэ пүүз маань жишээ нь гадны StockX, Cream гэдэг манай нөгөө пүүзээ нийлүүлдэг сайтууд дээр, аппликейшнууд дээр маш өндөр үнэтэй байна. Одоо энэ пүүзний 46 жишээ нь одоо ойролцоогоор 3 сая 800-аас 4 саяын хооронд хэлбэлцэж байгаа. Тэгэхэд энэ бол анх $200 гарсан пүүз байна шүү дээ. Би энийг анх гарахт нь хөдөлтөж авсан. Бас нэг 8-900 мянгаар. Одоо тэгээд энэ пүүз маань 3 сая орчим байхад өмсөд тоглоход сэтгэлд амар гоё байдаг. Тийм ээ тий. Интернет урц. Энэ ч одоо тэгээд Францд бас нэлээд тренд болсон. Франц баг нэг заал нь 10 хүн байхад нэг хэсэг бол нэг 5-6 баг өмцсөн байх жишээ нь. Энэ интернет урц бас Adidas-ийн маш сайн технологи буюу Light Boost гэдэг уулны технологи. Light Boost нь яадаг вэ гэхээр маш зөөлөн уул. Adidas Easy тэргээд ингээд өдөр тутмын Kanye West-тэй гаргасан цоврал байдаг шүү дээ. Тэрэн дээр ашигласан технологи энэ пүүзний ууланд тэр чигтээ явж идэг. Тэгэхээр хичнээн удаан тоглосон байсан ч гэсэн өсхийн үлмийгээр ямар нэгэн байдлаар хүндүрлж өгдөггүй. Ачаал маш гоё шингээж өгдөг. Энэ бол маш сайн пүүз. Дээдлийн материал нь бол жоохон хатуу тэгээд сул тал нь жоохон хүнд. Тэгээ энэ пүүзийг бол ерөнхийдөө жоохон юм биерхүү юм юутай өргөн биетэй хүнд чинтэй хүмүүс өмсөхөд нэлээд тохирч өгдөг. Одоо 2 дахь загвар нь гарцсан байгаа. Тийм үү. Удахгүй манай дээр бүх сайзаар хөдөлтаанд ирэх юм. Энэ бол манай түрүү жилийн топ борлуулалтуудын нэг бас. Энэ гэхдээ бас Монголоос буужгинсан уу? Буужгинсан. Буужгинах цаашаа. Энэ пүүз маань. За энэ бол Puma Alpro Nitro гэдэг загвар. За энэ маань болохоор Puma-гийн гаргасан сагсан бөмбөгийн хамгийн шилдэг пүүзэндээ орно. За энэ пүүз маань ямар онцлогтой вэ гэхээр Азиудад зориулсан юм шиг жоохон өргөндөө. Тэгэхээр монголчуудын зарим нь ер нь Азиудын ихэнх нь ийм өргөн яс томтой хөлтэй байдаг. Хоёр тийш өргөн тий өргөн давхаатай богинохон. Тэнгүүд энэ пүүзний хэлбэр маань тийм хөлтэй хүмүүст их сайн тохирч өгдөг. Тэгээ өнгө загварын хувьд ийм зохицлооны хувьд бол манай өргөн давхаад нууцсан хараад аваарай. Тэгээд энэ одоо дээдлэг дээр гэвэл манай нөгөө авиаслаг холбон тоглож гарч ирж байна. Хасын үлгүүдийн Барсуулт гэдэг. Барсуулт өмсдөг үү? Барсуулт энийг өмсөх маш дуртай. Тэгээд Эпсийн Мошо ахаас өмсцээ. Тэгээд энэ пүүз бол ер нь нэлээд шилдэг пүүз болсон гэж мэржлийн тамирчид бас нэлээд дэжгүй өмсөд байгаа харагдаж байна. За дараагийн танилцуулах бас тасарсан загвар байна. За энэ
Наач бас харж исэн пүүз байна. Энэ болохоор нөгөө MB-ийн одоо нөгөө хайп залуу шүү дээ. Jamorant. За. Jamorant-ийн 3 дугаар загвар. Ja3-ын зомби гэдэг үг ингээд. Хизээ гарсан загвар байна. Сая энэ жил гарсан. Саяхан гарсан юм уу те? 8 сар 9 сард гараад одоо ингээд цувралууд нь гарч эхэлж байна. Маш олон гоё өнгөний сонголт гарч байгаа. Манай бүх өнгө нэр нь. Улны юм шигүү хэдэ учраас нүдэнд орох. Тийм. За Jag-ийн ийм логог уланд нь ингээд олон байдлаар шигтгэж өгсөн. Уул нь нэлээд зураг цайтай байгаа шалтгаан нь ийм улны шигүү хээнээс болж байгаа. Тэгээ улны материал нь бас агч модон зааланд маш сайн зурагч өгсөн тийм. Тэгээд энэ Nike-гийн хамгийн шилдэг улны технологи Zoom X технологи. Zoom X маань одоо ингээд сайн харах юм бол эндээс энэ хүртэл 2 хуруу маш зузаан ийм юу байна. Зөөлөгч байна. Бүхэлдээ ийм тэр чигтээ ийм зөөлөн гэсэн. Уул нь үсрээд буухад дөргөлт бага. Дөргөлт бага авах нь байна. Ер нь бол Жаач өөрөө амар үсэрдэг гарал та тийм. Амар бууж муудагтай ингээд тэр өдрөөс амар үсрэн амар буун. Энэ болохоор Halloween зориулсан зомби эдишн. Зомби гэдэг. Жил болгоно нөгөө аимшигын баяраар Jag-ийн пүүзэн дээр цуврал гардаг. Энэ дээр зомби тавьсан биз дээ. Өөрөө ингээд зомби болсон дүрсэлсэн. Энэ бол ингээд деталуудыг харуул маш гоё юм нарийн деталтай. Дүүлийн залуучууд одоо борлуулалтаараа тэргүүлж байгаа пүүз юу байна? Залуучууд ямар пүүз их авч байна? Одоо яг өнөөдрийн байдлаар. Дэлгүүр болгон онцлогтой. За манай дэлгүүр бол Kobe болон Jag-ийн борлуулалт сүүлийн сар миний анзаарснаар маш сайн байна. Тийм үү. Энийг сонгож байгаа шалтгааныг би ингэж ойлгосон. Jamorant өөрөө маш гоё ийм хэв маягтай тамирчин. Тэгээд өсвөрийн манай энэ залуу young үеийнхний ерөнхийдөө шүтдэг тамирчин болчиход байгаа. Тэгэхээр тэр гоё тесрэлттэй хөдөлгөөнүүдийн дагаж дүүрэх. Тэгээд энэ пүүзийг өмснөөр одоо нэг юм Jag-ийн нэг хэсэг болох гэдэг шүү дээ. Гоё мэдрэмж авах гэдэг шүү дээ. Тэрэндээ бас тэр мэдрэмжэндээ болоод Jag ер нь бол дэлхийд даяар бас Монголд борлуулалт нь өндөр байна. Kobe бол угаасаа хизээч бараг үнцнийг алдахгүй юм шиг санагдав. За одоо хоёулаа ажилтай, бизнестэй тодорхой хэмжээний орлоготой хүмүүс тийм. Тэнгүүд бидний үеийнхэн илүү гоё үнцэнтэй пүүз өмсөхийг хүснэ. Тэнгүүд Kobe ч нөөрөө ямар амар мундаг менталитеттэй тамирчин блэ. Тэнгүүд Kobe-гийн пүүз нь өөрөө маш гоё чанартай, өмсгөл дэвтэйхэн тэгээд байнга үнцэн нь өсч явдаг учраас хүмүүс ерөнхий Kobe авах дуртай. Тэгээ ингээ манай үеийнхаа чинь ингээ залууд ч одоо ингээ өсвөр наснда ч юм уу ингээ хардаг байсан пүүзнүүдээ авч чаддгүй байсан санхүүгийн юутай пүүзнүүдээ одоо ингээ харахаар ингээ айгу авах боломжтой айгу шал өөр байгаа байхгүй тий. Kobe-гийн пүүзнүүдийг ийм олон цуглуулсан шалтгаан бол бас тэрнтэй маш холбоотой. Багадаа бол би 2012 онд бол Kobe бол авч чаддгүй л байлаа яг үннийг. Гой 300 сая төгрөг гэхлээр чинь одоо 15 жилийн өмнөх 20 жилийн өмнөх 300 мянга 250 мянга төгрөг чинь амар их хасар их мөнгө байхгүй. Манай Монголын лигийнхэн одоо хамгийн их авдаг пүүз нь юу байна? Ерөнхий Kobe. Ерөнхийдөө Kobe манай бишрэл металл багийн Ууган баяр жижиг. Жижигээ бол жишээ нь одоо Kobe-гийн гарч байгаа ихэнх загварыг надад захиалаад худалдаж аваад ингээд тоглолт болгон дээрээс сольж өмсдөг. Янзын гоё тогтой байнахаа. Ястай одоо л Kobe л өмсөе гэдэг ийм зорилготой болсон. Тэгээ өөрийнх нь гой тесрэлттэй хурдан ийм хөдөлгөөнүүдийн Kobe аяыг нь даагаад байна л та. Тийм байна. Амар юутай тоглож байгаа чинь ингээ амар ачаалтай. Пүүзэнд ачаал үнэ. Тэр том хөлнүүдэд гიშгүүлж байгаа, өшгөлдөж байгаа. Дундуур нь ингээ хамар маамт яаж тэгдэг үлээ те. Тэгээд айгүй огцом янз бүрийн хөдөлгөөн хийж байгаа. Тэр болгонд нь пүүз нь муу байж хизэж болохгүй. Тэгэхээр маш сайн пүүз байх хэрэгтэй л бас байгаа л да. Тийм муу пүүз өмсөд ингээ яахлаар ингээ. Тэр чинь одоо хүүхдүүдэд айгүй их тулгамжиж байгаа асуудал. Тийм. Яг тэгэхээр аав ээж нар маань хүүхдэн саксны секцэнд явж байхад пүүз аваад өг гингүүд одоо 400 мянга 500 мянга сая гингүүд зарим нь бол жоохон тэгээд чиний хөлчин томорж байгаа юм чинь ориг пүүз чи одоо нэг хэдэн сар өмсөл наа чин томорчин чи энэ дөөрөмлийг авчих гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хандах тохиолдол байдаг. Тэнгүүд тэр маань тухайн хүүхдтэй ямар хортой юм бэ гэхээр нэгдүгээр дөөрөмл пүүз маань хүнд зориулсан материал биш. Хөлстэй. Тийм шүү дээ. Эрүүл мэндтэй холбоотой талаасаа одоо нөгөө арьс өнгөний өвчнүүдийг тэр хорт хавдар яадаг байсан гэж байгаа. Хорт хавдар үүсгдэг бодисыг маш ихээр агуулдаг байх нь байна. Тэгэхээр хүүхчин спортоор хичээлдэж хөл нь маш их хөлөржил, хөл нь томорч л байгаа бол ямар нэгэн байдлаар оригинал пүүз заавал сая байдаг алба байхгүй 300-аас 500 мянга. Одоо энэ жишээ нь хамгийн боломжийн үнэтэй ориг яг сахицчдад гоё хөөрхөн тохирсон хүүхдүүд тохирсон зүр насныхаа тохирсон пүүз юу байна? Энэ Дэвэн Бүкэр. За Дэвэн Бүкэр. Одоо энэ жишээ нь манай дэлгүүр дээр
400-ээс 500 мянган хооронд борлуулагддаг. Өөрийнх нь гарсан үнэ бараг л тийм. Дэм Бүүкер ван ч гэсэн өөрөө хүүхдүүдийн дуртай тамирчин. Тэнгүүд энэ Дэм Бүүкерийн пүүз маш гоё зөөлөн байдаг, хөнгөн байдаг, зууралт сайн байдаг. Дээд материал нь их сайн учраас илэгдэл удаантай. Хүүхдүүд өмсөхөд маш удаан өмсөх боломжтой. Гагцхүү сайзаа нэг юм уу 2 том аваад зузаан өмстэй өмсөж байгаа. Том хөлн томроод ирэнгүүт нэг өмсөө тайлдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар зохицуулаад энийг 4 мл 5 пүүз авснаас оригинал энэ нэг пүүзийг авсан. Өөрт нь эрүүл мэнд талаас, спортын карьер талаас энэ пүүз маань хэрэгтэй гэсэн. Энүүгээр чинь нэлээд таньдаг царайнууд харагдаад байна үгүй юу? Ямар очиртай хан вэ? За энэ ханны хувьд их гоё. Энэ бүтэн ингээд манекенд өмсгдсэн хувцснууд байна шүү дээ. Энэ манай Америкт тоглож байгаа манай анхны NCAA 1-р дивизионы гарааны холбоон тоглогч шар замцын инхий од уу Майки Мерч. Монголд ганцхан манай дэлгүүр дээр байгаа онцлог нь юу вэ гэхээр би Майкэд өөрөө дуртай. Майкэд үнэхээр хайрт. Тэнгүүд Майк маань ийм мерч гаргалаа гэд Instagram дээр оруулсан. Тэнгүүд нь би ахын дэлгүүр дээр өнгөө чамаас түрээс олон ашиг авахгүйгээр зарж өгөө гэд. Тэгээд дэлгүүр дээр ингээд байрлуулсан. Тухайн үед энэ мерч гарч байгаа үед энэ хан байгаагүй. Тэнгүүд нь би энэ ханыг Майкэд зориулаад өөрөө нөгөө тавилга үйлдвэрлэдэг хүнээр үйлдвэрлүүлээд гаргаад ирсэн. Манай Майкийн фэнүүд үзчихвэл бас мерчийг авч дэмжих боломжтой юм байна шүү тий. Яг зөв. За энэ нь болохоор Basketball Kardashians гэдэг одоо саксны. Манай миний угнагийн юм шүү тий. Тийм. Угнаа чинь миний одоо ингээ хуураад байгаа байхгүй. Тэнгүүд би угнаад зориул. Энэ мерчийн ханы нэг хэсгийг угнагийн нэвтрүүлгийг, угнагийн бизнесийг дэмжих зорилгоор хийж өгсөн. Тэгээд энэ манай дээр бас энэ угнагийн Basketball Kardashians-ийн мерчүүд барьждаг гэсэн үг. 2008-9 онд пүүз сонирхоод ингээд пүүз зүгээр л худалдаж авч чадахгүй хоббироод зүгээр лангуу үе тойроод явдаг байсан хүүхдүүд байлаа шүү дээ. Тийм бисэн. Хороолын дагуулч бид нар ингээд бид чинь ингээд тойроод байж үзээд явдаг байсан. Тэгээд нэг пүүзээ баг жилийн дараа авах боломж бүрддэг ч юм уу. Тэр хүртлээр тэр пүүзийг очиж үздэг байсан те. Тэнгүүд манай пүүзний зах зээлийг Tommy Temka гэдэг нь одоо энэ Монголд анх ориг пүүзийг зарсан хүн биш. Гэхдээ ориг пүүзийг хэрхэн яаж ямар байдлаар гоёыг зарах вэ гэдгийг монголчуудад таниулсан хүн. Тэгээд дараа нь K50-ийн мөнж яах вэ? За энэ хоёр маань энэ пүүсний зах зээлийг бол ерөнхийдөө хүмүүс тэр нь үзүүлэлт үзүүлсэн, ойлгуулсан хүмүүс. Анх K50 гэдэг ийм хүмүүс сонсоход сонин сонсогдохоор ийм дэлгүүрийг нээж ялаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр үйлдвэрийн үнээр пүүзийг хүмүүст борлуулна гэдэг бодлого бариад такстай байсан байхгүй. K50 гэдэг чинь 50K-гийн такс байхгүй. Пүүзний дэлгүүрт нь зүгээр орохын тулд 50K төлдөг. Тийм дэлгүүр анх нээж байсан юм уу? Үгүй. Одоо Улаанбаатар. Тийм дэлгүүр анх нээж ялаа. Тэгэл хүмүүс энэ чих сэртийж ялаа шүү дээ. Тэгэл маш гоё тийм худалдааг анх эхлүүлээд Монголын хамгийн урт ийм коридорын дэлгүүрийг нээжсэн. Б1 давхарт. Ороод ийшээ явхад бараг 100 м. Тэр хоёр ханаар нь битүү пүүз. M-Bank Arena одоо дээдлэг болж байгаа Аренагийн нэг давхарт Real Sneaker Shop гэдэг дэлгүүр байна. За тэр маань би бараг нэг 7-8 жилийн өмнөөс худалдаа авах чинь байсан манай нэг од гэдэг ах байна. Тэр хүний баримтлагдаг бодлого нь юу гэхээр ерөнхий захиалга маш бага ашгийг нэмээд хүмүүс пүүзийг нь авчирч өгдөг. Тийм онцлогтой хүн. Үйл ажиллагаа нь нэлээд жигдэрсэн. Одоо болохоор яг нэг салбарт хамцагдаж яваа ах トゥ ус болсон байна. За нэг иймэрхүү нэг хідэн одоо яг гол хэлвэ шүү дээ. Гол ингээд дэлгүүрүүд гэх юм бол ийм байна. Одоо би бол өнөөдөр жишээ нь яг нөө sneaker content хийх гэж байгаа бас нэг байгаа хамгийн чамин sneaker манай найз төрсөөр бэлгэлсэн. Jordan 1 лов өвжи гэхдээ нөгөө сүүл хийгдсэн хувилбар энэ Black Toy гэдэг загвар Jordan 1-ийн үндсэн загваруудын нэг. Хувцсан дээр их гоё зөгцөөд. Тийм уснаар хөөрхөн бас ингээд cool аяа тий. Air Force-ийн Retro Pack гэдэг загвар байна. Classic Air Force. Classic Air Force энэ дэлхийд дээр хамгийн олон үйлдвэрлэгдсэн пүүз, хамгийн борлуулалт өндөртэй, хамгийн түүхэндээ хамгийн их зарагдчихсан пүүз. Хамгийн олон юм дээр зогтдог бас. Юун дээр л юун дээр одоо ялангуяа цагаан харан тий бүр ингээд юун дээр л юун. Одоо нэгсэн чи энэ пүүз чинь баг аудын пүүз гэдэг нэртэй болоод. Тийм. Маш гоё чанартай байдаг, хөнгөн тав тухтай байдаг, тэрнээс гадна хизээд салдаггүй ингээд нөгөө давхар ойдолтой байдаг. Тэнгүүд би одоо жишээ нь иймэрхүү удаан өмсөх боломжтой чанартай пүүзнүүдэд дуртай учраас эдрийг авчирч зарах дуртай. Одоо энэ жишээ нь Air Force-ийн Carbon Fiber гэдэг загвар байна. Энэ бол бүр маш метрал сайтай. Монголын нөхцөлд амар тохирдог. Юутай арчид цэвэрлэхэд маш хялбар. Тэгээ хэлбэр нь ийм гоё жимбэр нэрийнхэн
их гоё загвар болсон. Ийм пүүз байна жишээ. За энэ Asics-ийн Gel TR4 гэдэг загвар байна. Энэ бол бүр маш их гадуур өмсөх зориулттай. Гэхдээ гүйлтийн пүүзнээс санаа авсан учраас удаан алхахад би одоо жишээ нь дулаахан үед энэ дэлгүүр дээрээ зөвхөн энийг өмсдөг. Өдөржингөө ингээд холхоод энэ хатуу шалан дээр 10 цагийн туршид алхахад өөр пүүзнүүд готлнууд хөл өвтгöd. Тэгэхээр энэ бол эвтэйхэн үү те? Маш эвтэйхэн, маш гоё зөөлөн өмсөж тайлахад эвтэйхэн. Технологи нь аягүй гоё. Үдээс нь юм баггүй. Тий. Ингээд чангалцдаг. Үдээд ингээд зурлах шаардлагагүй. Үдээд зурладаг шаардлагагүй. Ингээд сулчдаг. Углаад гараа авчих юм. Углаа гараа авчихна, чангалчихна. Одоо Jordan ч уг нь бол саксны пүүз байгаад байдаг. Гэхдээ сүүлийн үеийн технологи сайжирснаас болоод Jordan бол саксанд өмсөх нь маш багассан. Хаа нэг импорт амирчид өмссөн л гэдэг. Гэхдээ монголчууд бол өмсдөггүй дээ баг. Онцлог Jordan юу вэ? Онцлог гадуур өмсдөг. Гадуур өмсдөг Jordan. Jordan 11 Bread энэ нөгөө богино дөрөвтэй завхар. Энэ бол классик өдөр тутам Chicago Bulls-ийн үндсүнг. Bread гэдэг нь болохоор Black Red гэдэг үгний товчлол. Jordan 11 Bread Love гэдэг завхар. Энэ бол бүх насныхан өмсөж болдог. Маш гоё пүүз. Энд чинь нөгөө дээр үед үйлдвэрлэдэг байсан пүүз юм. Манай бүр 10 жил байхад ангийн өвхөл өмсдөг байсан. Өмсөдөг гэсэн тийм. Энэ одоо үйлдвэрлэж байгаа. Энэ 24 онд ретро хийгдээд. Дахиад хийх гэсэн юм уу те? Хөөрхөн хийгдэх юм те? Хийгдээд. Энэ бол бид нар баг өвөл мөвл өмсдөг байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тоо өвлийн готл баг энэ. Тоо өвлийн готл. LeBron хийдэл дээ энэ чинь. LeBron 4. LeBron 4 байлаа те? Юунд ч ирээд мярдаг бол готл байлаа да. Ямар ч огчныг даадаг пүүз байлаа шүү дээ. Хоо идэхтэй бас ингээд ориг пүүз өмсч явах чи өөр их зөрөгтэй бас зөрөг шаарддаг те. Ингээд ялангуяа эвгүй хороол, эвгүй газар мазар явж хахад гэр сургуулийн орчинд бол асуудал юу? Өөр орчин руу очигаар ер нь мэдгүй байр майрын гадаа тийм байсан шүү дээ. Эвгүй байсан шүү дээ. Одоо хүүхдэд даацтай дээ нэг бодлоо. Одоо энэ хүүхдэд чинь гоё зөөлөн орчин байсан чинь бас ядаргаатай байсан шүү. Тэр үед амар байсан тий. Одоо би чинь ийм нэг урт нарийнх л байхгүй юу юм бол. Тэгэхээр ингээд тэр бас их чухал юм шиг байна. Хөлөндөө таарсан пүүз. Одоо ингээд залуучууд ирээд шахаа энэ ингээд миний хөл тим юм ингээд зүлгээ аваад яах худалдаа авалт хийвэл. За одоо миний мэрэгжилчин л бараг тэр болчиход шүү. А тийм. Одоо Монгол сагсан бөмбөг жинхэнэ номер 1 спорт боллоо тийм. Тэнгүүд спортыг сагсан бөмбөгийг дагсан дагуул салбарууд нэлээд хөгжсөн байхгүй. За тэрний нэг илэрлэл нь одоо энэ пүүсний дэлгүүрийн салбар. Тэнгүүд би ямар ажил хийдэг вэ гэхээр пүүсний дэлгүүр ажиллаж байгаа хүн боловч яг миний үндсэн хийж байгаа ажил энэ дэр байгаа ажил маань тухайн хүний хөлдөн пүүзийг тохируулж өгөх байхгүй. Энэ айгүй чухал. Одоо жишээ нь нарийнхан хөлдөө хүн ороод ирвэл би зөвлөх пүүз байна. А өргөн хөлдөө хүн бол зөвлөх пүүз байна. Хүүхэд орж ирвэл зөвлөх пүүз байна гэдэг ингээд бүгд тустай. Ямар вэ? Дайжгүй байна. Ер нь бол дайжгүй байна. Нөө зүүмийг суул гэдэг нь мэдрэгч чинь үү? Зөөлөн. Тийм ээ, зөөлөн байна. Ер нь. Зуралт дайжгүй байхаар. Чи ингээд нэг хүүхч нэг жахруулаад үзтээ. Баг байхад ингээд нөгөө жахдаг пүүз ориг гэдэг. За ингээд тоглоно штэ guys. Пат. Тийм ээ, аюу хөнгөн ер нь ихтэйхэн юм байна. Ер нь ихтэйхэн юм байна. Өби явахгүй гэх. Одоо ийм гоё худалдаа авалт хийж байгаа юм чинь. Дэмждэг үздэг ютубер найздаа оймс бэлгэлнэ. За энэ маань ямар учиртай оймс вэ гэхээр за савлгааг л харчих ингээд үнэн гоё савлгаатай байгааз. Самаа сүртэй. Савн сүртэй. Тэгээд энэ нь болохоор яг нөгөө багжийг илэрхийлж байгаа сав юм. Багжны хайрцаг. За тэгээд энэ хүн оймс маань High Defects гэдэг брэнд байгаа. За энэ маань мэрэгжлийн тамирчид зориулсан хувилбар буюу өлмийн өсгий хоёр нь цоордоггүй маш цуцаан хурдан хатдаг технологитой. Энийг бариад үстэй. Пүүсний уловчтой зууралтаж өгдөг материал баг. Тэнгүүдээ шагаан дээр ийм зөөлөвч нэлээд зузаан хамгаалттай. Тэгээд түрийн нэлээд урт түрийг ингээд доошоо нуглаад гармон шиглэж өмсдөг гэсэн үг. Тэгээд ийм загвар. За энэ чиний бэлэг шүү за. Өө за баярлалаа. Би өөрөө нөгөө хэрглэж үзээд маш гоё байсан учраас ерөнхийдөө одоо оруулж ир зардаг болчих. Эмхтэй одоо саксны пүүз, эмхтэй гадуур өмсдөг пүүз сүүлийн үед ер нь онцлог пүүзнүүд юу байна? За эмхтэй пүүз гэх юм бол манай дээр энэ Sabrina 3-ын King of Court гэдэг өнгө ирсэн баг. За энэ маань ямар учиртай пүүз вэ гэхээр Grade School буюу GS гэдэг сайз. GS сайз нь ямар онцлогтой вэ гэхээр 35-аас 40 хийгддэг эмэгтэй ба хүүхдүүдэд зориулсан хэлбэр. Тэгэхээр энэ пүүз маань одоо жишээ нь хамгийн сүүлийн шин загвар Sabrina WNBA алдартай тамирчны нэрийн пүүзийн 3 дугаар загвар шин загварын King of Court гэдэг өнгө.
Би чи айгүй азгүй яг хамгийн үнэтэй арьцмаар юм. 46 жоох үнэтэй арьцсан байна шүү. Яг 46 чинь яг нөгөө гаруудын яг тоглолт яг нөгөө яг сагсан бөмбөгчтэй ярьсан маш. Тий, яг тэр нөгөө тэгэхээр жоох үнэтэй, эрэлт өндөртэй үнэтэй болчихдаг миний пүүстэй. Одоо чи манайхаас худалдаа авалт идэг дээдлигийн Монголиасын Сүхбат дүү маань 46, инх баясгалан нөгөө майнерс тавсан инх баясгалан 46, тулуу 46 тэр гээд 46 ерөнхийдөө Аз тамирчдын дундаж ярьсан. Тий. Америк болохоор 47 байна. Америк болоод ирэхээр Америк 13 буюу 47 агас. Яаж ирсэн бэ гэхээр Хаанаас ирсэн юм бэ? За энэ манайхан би нэг StockX-ээс захиалгыг хийж өгсөн байна. За энэ Carl Dust New Jersey гэдэг мужи маань Монгол таун буюу Монгол руу Америкаас карго зөөдөг Америкт хаяг. Тэгвэл чи энийг хэд орчим арьцмарын пүүзэж авчих. За нэг багцаа. Оо энэ арьцмаар байна. Энэ нэг бараг 50гүй. Ингээ харахад нэг ийм ордоос. Моног том юм байна. Миний пүүз юм бэ наа чи. Манайд одоо энэ гадаадаас ирсэн импорт тамирчид маань за. Манай дэлгүүрээр нэлээд түлхүү үйлчлүүлдэг. Америк ирдэг ачаа манаас онцлогтой ингээд айгуу гоё ингээд зөөлөвч өдр хийгээд. Тэгээ энэ StockX яг юу хоолнд орох юм ваучер купон дугтун тэгээд өгдөг айгүй хөөрхөн баярлаа гэх тийм. За тэгээд ингээд за энийг ийм пүүз ирсэн байна. Гин ч одоо юу вэ? За хоёлаа энгийн пүүзтэй харьцуулъя за. Иймэрхүү юм байна. Яа. Ингээд тавьч та. Ингээд тавихаар орог үзүр дээр нь одоо энэ дээр гიშгүүл яана. Энэ том хөл энэ дээр гიშгүүл яана. Дээдлийн талбай дээр метр 68 буюу яг надтай адилхан өндөртэй нөгөө Ватаруу гэдэг Япон холбогч байгаа шүү дээ. Тэгээд ийм хөлнүүдтэй чинь тоглож байгааг боддог. Мэргэжлийн төвшөнд тэр тийм мундаг залуу байгаа. Тийм ээ тий. Энэ бас миний толгооноос наа ч юм бол Америк 14 буюу еврогоор 48 хагас ярьсан байна. 48 хагас. Бараг 50 юм биш тий. Өөрөө багадаа нөгөө сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байлаа. Тэгсэн одоо намайг харж байгаа би чи метр 68 намхан. Манай үеийнхэн чинь бас нөгөө амьдралын боломж болцооноос шалтгаалаад зарим нь өсөөд зарим нь өсөөгүй шүү дээ. Тэр чинь одоо хүнс тэжээлийн хувьд Монгол бас л асуудалтай байсан. Одоо ямар гоё хөгжсөн байгааг харж байгаа шүү дээ. Манай 11 настай хүүхэд надтай адилхан өндөртэй 44 хагас өмсдөг болсон ба шүү дээ. Тэгэнгүүт би тэрэн дээр үндэслээд хүүхдүүдэд оригинал сагсан бөмбөгийн пүүз өгч ийм ихтгэл урам одоо ингээ мотивашн өгөхийг хүссэн байхгүй. Тэрийгээ би дотроо бодож явж байгаад анх дэлгүүрээ нээхдээ 5 сагс тоглодог хүүхдэд нээлттэйхээ өдөр сагсны пүүз бэлгэлж илаа. Тэрнээс хоошоо ингээд ерөнхийдөө жилийн дотор нэг 100 орчим хүүхдэд оригинал сагсан бөмбөгийн пүүз бэлгэлсэн. За тэрний хамгийн цаад зорилго бол тухайн хүүхд маань сагсаар хичээллээд уран зориг өгөх бол нэгдүгürt. Хоёрдугаарт хүүхдүүд оригинал пүүзтэй тоглосноор гэмтэл бэрхлээс хол байна. Тэгээд нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйд анхных нь ориг пүүзийг өгөөд гой хөрөнгө оруулалт болчихъя гэж бодсон үндсэн дээр хийс. Анхны ориг пүүз гэдэг чинь ингээд дотор үлдчихсэн шүү дээ. Одоо хүртэл би анхныхаа ориг пүүзээ ингээд бодоод бүр бүхний санд шүү дээ. Ингээд улданд нь чулуу бүр ингээд улданд нь чулуу орохлоор тасвар орохоор ингэж авдаг байсан шүү дээ. Хавчиж авдаг. Хавч авдаг. Тэгээ ингээд уулын ингэж арчаад. Ингээ угаадаг. Гадуур явахдаа ингэж явна. Ингээд нуглахгүй ингээд юу яаж ингээд тоос босохгүй нуглахгүй ингэж явдаг болдог тий. Тэгээ миний зорилго бол тэрэн дээр үндэслээд хүүхдүүдэд ирээдүйд нь маш гоё хөрөнгө оруулалт болох. Тэгээд анхных нь оригинал пүүзийг нь бэлэглэх зорилго тавиад тэгээд ингээд сагсны секцэнд явж байгаа. Эсвэл сагсаар хичээллэх сонирхолтой тийм шилдэг сайн хүүхэд биш. Ямар шалгуураар би тэр хүүхдүүдийг сонгож өгсөн гэхээр хичээлээ тасалдаггүй, хөдөлмөрч, идэвхтэй тийм хүүхдүүдийг сонгож ерөнхийдөө пүүзнүүд бэлгэлсэн. Тэгээд одоо энэ зорилгоо бол би бүр насан туршдаа хаталж явна. Насан туршдаа би хүүхдүүдэд пүүз бэлгэлсээр л байна. Манай дэлгүүрийг зориод ирсэн найздаа маш их баярлалаа. Одоо ингээд нэг лиг тоглож байгаа. Нэрээ болчонтэй. Яг үнэн байгаа. Үнэн байна. Болцтой обаа мөн байгаа. Болцтой обаа мөн байна. Найзгаа дэлгүүрийг сонгоод зориод ингээд ирсэнд маш их баярлалаа. За амжилт хүсье. За.